Зайсангийн зүүн гүр буюу хуучин гүрний хөдөлгөөнийг 2025 оны 1-р сарын 15-наас хааж буулгах ажлыг эхлүүлсэн. Шинэ гүрийг энэ сард багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Одоогоор гүрний өргөтгөл шинжиллийн ажил 90%-тай үргэлжилж байна. Нийт 4 игнэ бүхий 225 м урт төмөр бетонын гүр барьж байгаамаа. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 м гүнд шон суйрлуулах зэрэг доод бүтцийн ажил дуусжээ. Мөн дээд бүтцийн ажилд 10 алгасал угсарна. Үүнээс 9 алгаслыг угсраад байгаамаа. Гүүрний барилга ухсралтын ажлын гүйцэтгэгчээр ZMZ компани ажиллаж байна. Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтанд оруулж байсан. Үүнээс хойш засвар шинжилэлт огт хийгээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Иймд Зайсангийн баруун зүүн гүүрийг шат дараатай буулгаж 225 м урт 4 игнэ бүхий төмөр бетонын хос гүүрээр шинчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар баруун гүүрийг шинчилж 2023 оны 9-р сард ашиглалтанд оруулсан. Харин одоо зүүн гүүрийг ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна.